Та бүгдийг харж байгаачлан энэ бол хамгийн анхны нүдний шилний олон танигдчихсэн хувилбар байна. За энэ бол 1351 оны зураг бөгөөд яг зураг дээр байгаа хүн бол кардинал буюу шашны номлогч. Тэрээр 1263 онд нас орсон байдаг ба түүнийг хамгийн анх шилийг нийлүүлсэн нэг ч гэдэг. Гэсэн хэдий ч өөр түүхийн сурвалжууд 23 жилийн өмнө буюу түүнийг нас барахаас өмнө Пизад шил үүссэн байсан байдаг. Ийхүү Европт шилний эрэлт огцом нэмэгдэж торгоны замаар дамжин Аз руу тархаж эхэлсэн. Гэхдээ шилийг 1286 он хүртэл хэрэглээнд нэвтрүүлээгүй байсан ба тэрнээс өмнөх хараа муутай хүмүүс хэрхэн шилгүүгээр ажил дурдаг байсан бол гэх том асуултын нэмдэг рүү хөдөлж байгаа. Presbypio гэх нэр томьёог юун түрүүнд тайлбарласан зүйтэй ах. Presbypio бол одоо дунд болон ахмад насны хүмүүст ойрын зүйлийг харахад хэцүү болгодог хугарлын гажиг юм. Энэ нь линз буюу нүдний нэг зэг төвдрүүлэхэд тусалдаг нүдний дотоод хэсэг торлог бүрхөвч буюу нүдний арын хэсэгт байрлах гэрэл мэдрэмтгий эдийн давхарга дээр гэрлийг зөв төвдрүүлэх бойсонтой холбоотой байдаг. Энэ нэхвчлэн нас нэмж байгаатайгаар холбоотой үүсдэг асуудал байна. Тиймээс хүмүүсийн дийлэнх нь наснаас шалтгаалan тодорхой хэмжээнд хараа муудах тохиолдол гардаг байсан гэсэн үг. Тэгэхээр нүдний шил гараагүй үеийн сурвалжууд зургуудаас харах юм бол та бүхэн томруулдаг шилийг өргөнөөр ашигладаг байсан гэдгийг харж болохоор байна. Эрт үед буюу 11-р зуунд Викингчууд Wispy линзийг ихээхэн ашигладаг байсан. Бичгийн ажил хийдэг байсан хүмүүс болон гар урчууд тус линзийг ихээхэн хэрэглэдэг байж. Үүнээс гадна манай эртний өмнөх 750-ад оны үед Нимрод гэх линзийг ашиглаж ирсэн хэмээн тэмдэглэсэн байгаа ч ойролцоогоор 4600 жилийн өмнө эртний Египтэд томруулдаг шилийг хэрэглэж эхэлсэн. Ерөнхийдөө ойрын хараа муутай хүмүүс томруулдаг шилийг түгээмэл ашигладаг байжээ. Ойрын хараа муутай байх нь тухайн үед тийм ч бол муу шилтэй юмхнаар яаж ижаал болох ч. За харин холын хараа муутай хүмүүс хэрхэн ажил дурдаг байсан бол муугар бодлоо гэхэд хараа муутай хүмүүс дайнд орлоо гэхэд дайснаж харахгүй байж зөрөд өвчих боломжтой гэсэн үг. 1-р зууны үед Ромчууд Трифон гэх цэргүүд зориулсан хараа шалгах зүйлийг Египтийн Weaver's санаа бүтээж байжээ. Одоо үед бидний харааг шалгахад ашигладаг том жижиг үсэг цаасыг 1-р зуунд зохиочихсон гэсэн үг болж таарж байгаа. MIP гэх мэргэжил байдаг ба энэ алсын хараа муудах буюу MIP гэлж байгаа. MIP гэдэг нь анагаах ухаанд ойрын объектыг тодорхой харж чаддаг. Харин хол байгаа юмс бүрхэг мэт харагдах харааны эмгэг байгаа. Ерөнхийдөө энэ бидний мэдэх холын хараа муудахыг хэлж байгаа. Нүдний алим хит урт эсвэл эвэрлэг бүрхөвч буюу нүдний урд бүрхөвч хит мөрий байвал MIP үүсдэг. Холын хараа муутай хүмүүс эртний Грект хараа муутай, тэр тусмаа холын хараа муутай хүмүүсийг маш их ад үздэг байж. Ерөнхийдөө хараа муутай авах нь тухайн үед хөгжлийн бэрхшээл хэмээн үзэгддэг байж л те. Эртний Грекийн домогт гоо сайхан гадаад үзэмж төгс байдлыг эрхэмлэгчдийн түүх ноёрхдог байсан толботоор эдгээр хүмүүс нь хавчлагад ихээхэн өртдөг байж. Холын хараа муутай хүмүүс дийлэнхтэй гар урлаач, фермийн ажил, цаазаар авагч гэх мэт ойроос харж болохоор тийм зүйлийг олж хийхгүй бол ажилгүй тооцогддог байж. Гэсэн хэдий ч эртний Грект зарим хүмүүс үүнийг хөгжлийн бэрхшээл гэж харахаас илүүтэйгээр бичгийн ажил хийхэд тохирсон хүмүүс гэж үздэг байв. Боловсон хүчин философч зэрэг тухайн цаг үед маш их үнцэнтэй тооцогддог байсан ба холын хараа муутай хүмүүс академик боловсролд илүү их ач холбогдол өгөх нь элбэг байж. Базаад хэлэх юм бол нүдний шил зохион бүтээгдэхээс өмнө ойрын хараа муутай хүмүүс томруулдаг шилийг ашигладаг, харин холын хараа муутай хүмүүс л нарай байхгүй л гэсэн үг. Өөр өөрсдийн онцлогт харуулan амьдардаг байж. Be explained.